Өглөөний мэндийг хүргэн үзэгчдээ үндэсний өв соёл хүчил төршлийг эрхэмлэж өрөөтэй үлзий телевизийн хөглөө хөтөлбөр маань энэ цаг мөчид үзэгч та бүхэндээ шууд хүрч байна. Ингээд студийн зочин амирт ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. Миний сайхан ээжүүд Цэнгүүний продюсер Ганбаатар хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол Улсын соёлын төвийн ажилтан дуучин Ган Эрдэнаар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэндийг хүргэе, сайхан амарцгаав уу? Өглөөний мэнд. За тэгэхээр хэдхэн хоногийн дараа миний сайхан ээжүүд гээд хүндэтгэлийн Цэнгүү маань болох гэж байна. За Цэнгүүнтэй холбоотойгоор мэдээллүүдийг бас үзэгчтэй өгье гэж бодож байна. Энэ удаагийн хамгийн анх удаа биш, мөн одоо 5 дахь удаага зохион байгуулагч гэдгээр нэлээд илүүтэй өргөн одоо том цар хүрээг хамарж байгаа хаа гэж бодож байна. Тэгдэггүй яах вэ? За миний сайхан ээжүүд энэ хүү төслийн арга хэмжээ маань одоо энэ жил 5 дахь жилдээ албаас зохион байгуулагдчихна. Тэгээд сайхан цаг ирлээ. Тэгээд маш олон одоо арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. За миний сайхан ээжүүд баярын Цэнгүүн бусад шоу тоглолт ивентүүдээс юугаараа ялгаатай үед энэ онцлог жил болгон явдаг. Үүнд оролцохын тулд жил болгон одоо 21 ээж маань одоо Монгол Улс 21 аймагаас оролцдог. Одоогийн байдлаар бид нар 14 15 дахь ээж дээр ирэхтэй явж байна. Манай багууд ажиллаж байна. За нийтдээ бол одоо сонирхуулаад хэлэхэд одоо хамгийн олон хүүхэдтэй нь одоо 22 хүүхэдтэй одоо ээж энэ жил орж. Бид нар одоо 15 ээж хүүхэдтэйгээ их олонд нь орцсон. Хамгийн олон гэдэг одоо дотор бодсон байдаг гэсэн. Тэгсэн 22. Тэгээ бас хүүхэд нь хэлээд байгаа. 21 төрсөн юм аа, нэг нь ихэр юм байна гэдэг байгаа байхгүй. Гэтэл айхтар байгаа үстэй тий. 22 хүүхэдтэй гэдэг. Тэгээд ийм олон хүүхэдтэй ээж маань энэ жил одоо тэгээ хоёулаа сайхан амьд сэрүүн байгаа. Нэг сайхан буянтай болсод байгаа. Ээж нь өөрөө 88 таа, хань нь одоо эрттэй. Тэгээ ач зэн цэрэн хүртэл гарцсан ийм сайхан одоо ээж одоо Дорноговоос оролцож байна. За тэгээд бид нар одоо Төв аймгаас их олон ээжүүд орж байна. Төв аймгийн Мөнгөн морьтоос, Зүүн хараагаас гэх мэтчлэн орж ирж байна. Хөвсгөл аймгаас ирж байна. Хинтигээс, Дундговоос гэх мэтчлэн. Бид нар бол одоо ерөөхдөө нэг 500 км дотроо аймагуд л бол бид нар өөрсдөө манай багийнх очиж байгаа. За үнэхээр холуудыг бол бид нар одоо 3 сарын 9-өөс өмнө Улаанбаатар хотод мэдээж үр хөвгтүүд нь байгаа тийм ээ. Ирээд сайхан үр хөвгтүүдтэйгээ хамтдаа энэ хөрөг нэвтрүүлгийг хэлгэрэй гэдэг тийм уриалга гаргаж байгаа. Тэгээд энэ 21-ийн дарихад одоо өргөмжлөгдсөн ээжүүд маань одоо ингээд Ган Эрдэнэ маань ард байгаа. Энэ сайхан одоо ногоон цагаан дээр бид нар бол энэ жил ногоон дээр маань бол манай ээжүүд их сайхан хүндтэй бурхан юм байна л да. Тэгэхээр энэ сайхан одоо бурхныг бид бүхэн одоо жил болгон өгдөг. Тэгээд ерөөхдөө бол энэ сайхан бурхныг одоо хоймор зална гэдэг бол тухайн гэр бүлийн тухайн өрх айлын бас хямрал сул ямар сайхан байх вэ гэдэг бид бүхний бас бэлгэлдлүүд байдаг. Тэгээд жил болгон энэ хүү одоо бурхнаа бэлгэлдэг. За дээрэс нь энэ хүү хөрөг нэвтрүүлгийг бид бүхэн одоо үлзий телевизээр бас бүрийхээр гаргадаг. За дээрэс нь энэ өөрөө нөгөө баярын дугаар болж бас бүрийхээр үлзий телевизээр гардаг. Дээрэс нь бид нар одоо ингээд DVD болгоод бүх ээжүүдтэй одоо ингээд дараа нь ирсэн цочтой бүгдэнд нь өгчдөг. Энэ одоо манай за 20 оны 19 оны баг шиг байна. Миний сайхан ээж баярын Цэнгүү. За энэ бол одоо өнгөрсөн жил бид нар одоо нэг корона маань төв завсралсан шүү дээ. Март үеэр тий. Тэр үеэр бид нар нэг 108 хүн бэлгэлээд бодоод 108 хүн ээжээр бид нар хийсэн DVD бичлэг маань бол байна. Ингээд өгдөг. Тэгээд яг одоо нөгөө баярлан гэдэг маань өөрөө одоо ээжигээ эмээгээ ханигаа баярлуулна гэдэг маань бас нэг өөрөө бас утгуучтай байх хэрэгтэй болов бид нар хараад байгаа. Юу гэж харж нэхэр за мэдээж одоо манай уран бүтээлчд бол аюулсаа байж байгаа. Тоглолтууд бол одоо өдөрт 2-3-аараа болж байна. Сая 26-наас 2 сар 26-наас бараг эхлээд боллоо. Тэгэхээр тэр UB Pulse гэдэг юм уу, бүхий өргөө гэдэг юм уу, тэнд бол бид нар сайхан ингээд сууж байгаа сайн үзээд гарчдаг. За энэ бол одоо ерөөхдөө нэг яг тэр нэг 3 цаг 4 цаг тийм ээ стрессээс сайхан тайлж байгаа. Сайхан өссөн сайхан уран бүтээлээ сонсоод. За одоо юу гэдэг нэг ресторан оройн зоог бид нар бол нэг ханижлаа баярлуулаа, ээж аваа баярлуулаад нэг сайхан зоог барьдаг. Гэх мэтчлэн баярлуулаад байна. Хамгийн гол үлдсэн нь юу вэ гэхээр энэ видео бичлэг тэр баярын Цэнгүүний тэр ээж, тэр эмээ, тэр хань баярлж байгаа тэр дүр зураг гэдэг гайхалтай зүйл. Тэр дундаа энэ сайхан уран бүтээлчдэг хамтдаа сайхан бүжиглээ, дуулаад, сингээд ингээд тэгээд дээрэс нь яг үйт ингээ хэмтэйгээ. Маш сайхан тэр олон алдарт ээжүүд. Хамгийн бага нь одоо 4 хүүхдтэй л ээж байгаа шүү дээ. Тэгээд дэшиг 22. Энэ сайхан хүрээл дунд ийм сайхан гэрэн сайхан энерги дунд орж баярлан гэдэг маань шал өөр баярын мэдрэмж, шал өөр ертөнц юм аа л гэдэг бид нар одоо нийт үзэгчтэй ойлгох гэдэг. Тэр одоо эрчүүдэд нь, хөвгүүдэд нь тийм ээ, ханиудад нь болгоно одоо халуун дулаан уур амьсгал тийм.
Ер нь бол таны сая бас хэлдэг зөвлөлтөө нэрээ уран бүтээл яхаас илүү яг миний сайхан ээжүүд хүндэтгэлийн арга хэмжээ бол Монгол улсаа хамарсан тийм ээ 21 аймгаа хамарсан. Энэ сайхан ээжүүдээ бүгднийг одоо яг энэ баяртай холбогдуулаад баярлуулж чаддаг ийм одоо өргөн цар хүрээг хамарсан хүрээгээд хэлсэн баяруудын нэг юм болов гэж бодож байна. Дээрээс нь яг жил өнжигч юм уу тийм зүйл байхгүй яг жил дараалаад энийг уламжлал болгоод дээрээс нь төсөл хөтөлбөр олгоод хэрэгжүүлж ийн гэдэг нь нэг талаараа маш том давуу тал юм аа. Тэгэхээр энэ хүндэтгэлийн цэнхүүний зохион байгуулж байгаа үндсэн зохион байгуулагч комисс болон дэмжин ажиллаж байгаа хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа бас танилцуулбал. За тэгэлгүй яг мэдээж аливаа нэгэн одоо арга хэмжээ бол одоо хамтарч ажиллах баг бүрэлдэхүүн дэмжигч бизнесийн байгаа аж ахуйн нэгж бол явахгүй л дээ. Тэгэхээр жил болгон манай энэ хүү арга хэмжээг дэмжиж ажилладаг одоо Улаанбаатар Properties гэдэг үйл хөдлөх хөрөнгө оруулалт барилгын компани байдаг. Маш олон одоо хотгонууд нэг барьж одоо ашиглалтанд оруулж байгаа. Тэгэхээр энэ хүү хамт олон маань өмнөх жилүүдэд бол одоо 1-3 азтанд 10 сая төгрөгийн байрны хөнгөлтийн эрхийн бичвүүдээ өгдөг байсан бол энэ жил одоо 5 ээжд одоо 10 сая буюу 50 сая төгрөгийн нийт төсөвтөөр 5 ээжийг баярлуулж байна. Дээрээс нь одоо Нару Бото гэрэл зургийн институт бид нартай хамтарч ажиллаж байна. Lavender Salon-ы хамт олон ажиллаж байна. Forest Group Орсын улманы улсын одоо гоо сайхны бүтээгдэхүүний газраас бид хүнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд одоо Солонгос, Америк, Австрали гэдэг тухайн улс орон суугаа залуучууд манаас бид хүнтэй бас холбогдож тэндээсээ одоо ээжийг оруулъя гэдэг тийм ээ хол байгаа болохоор зүрх сэтгэл нь Монголд бол зүрх сэтгэл нь ээжтэй байгаа болохоор бас гадаад байгаа монголчууд манаас ээжийг оруулъя гэдэг саналуудыг тавьж байна. Тэгээ манайх гол нь хүний тоо одоо нөгөө тоо заартсан байдаг тийм ээ хязгаартай байдаг. 21 хэн ээж энэ хүү 21-нд дарихад өргөмжлөгддөг. За нэгт хоёрт энд бол бид 300-аас 500 ээж л энэ хүү цингонд орлсон. Тийм. Түрүүн бас таны ярианд дурддагдлаа жилд алгасахгүй ингээд зохион байгуулагдаад төслийн хэмжээнд явж байна гэдэг. Тэгээ энэ дээр би нэг зүйлийг нэмээд хэлэхэд одоо манай Ган Эрдэнэ манай аягүй сайн мэдчихэж байгаа. Манай уран бүтээл сайн мэдчихэж байгаа. Жил болгон бид нар UB Pulse-та нийтээ 3200 гаруй ээжүүдэд баярлуулад дараа нь яг энэ цэнгүүн хэлбэрээрээ яг одоо 300 гаруй ээжүүдийг сайхан VIP хэлбэрээр баярлуулдаг. Ийм хоёр хэсэг ингэж явдаг байсан. Ерөнхийдөө манай тоглолт бол одоо маргааш нь дахиад нэг тоглох уу гэдэг дээрээ дандаа хүрдэг. Ийм одоо ард түмэндээ хүрсэн. Одоо энэ жил бол одоо яг тоглолтыг үзье гэсэн маш их ээжүүд байна л да. Цэнгүүн гэж бид нар тайлбарлаад байхаар манайхан тоглолт гэж ойлгоод байдаг. Тэгэхээр энэ жил одоо нэг одоо зөвтгөл хийхээр энэ жил манай тоглолтоо хийгээгүй тийм ээ тоглолтоо хийгээгүй. Мэдээж маш олон сайхан уран бүтээлчд маань бас 2 жил зүгээрс болоо. Бид нар ч гэсэн одоо бас адилхан байлаа. Тэгээд энэ уран бүтээлчд маань сайхан тоглодог. Бид нар энэ жилдээ цэнгүүнээ дараа жилээ бол тоглолтоо чи цэнгүүнээж адилхан ингээд зохион байгуулалт ажиллая гэж. Энэ удаагийн цэнгүүнд бас хэлсэн нэлээдгүй одоо олон уран бүтээлчид бол оролцож аядуугаа өргөнө. Энэ жилийн тухайд одоо яг цэнгүүнд Монгол Улсын соёлын төрөний ажилтан дуучин Ган Эрдэнэ маань очиод тэр сайхан олон ээжүүдтэй уран бүтээлээрээ мэдлэх болно. Мэдээж одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бид бүхэн нөгөө л нэг яриад идэг зүйл маань корона болчиход энэ хугацаанд бол уран бүтээлчид тэр дундаа үзэр үйлчлэгээ уран бүтээлчдийн маань тэр сайхан уран бүтээл хийх бүхэл боломж болцсон ололт их зогсолтыг хийсэн гэхэд бол нэг буруутай зөрөхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд уран бүтээлч хүн зочин амьд ирсэн учраас уран бүтээлийн асуух байхын аргагүй. За үзэгчд бол илүүтэйгээр одоо нөгөө Монгол соёлын төрний ажилтан дуучин чулуун чимгийн зүгээр л инээс тоглолтын магтуул ороод олон сайхан уран бүтээлийг бол хамтран хийсэн. За тэгэхээр сүүлийн үеийн одоо уран бүтээлийн сонь сайхан юу вэ? За сүүлийн уран бүтээлийн сонь сайхан гэж одоо би Норсон Мартин ам болж байгаа. Ээжүүддээ сайхан баярын мэнд хүргэж. Тэгээд одоо сүүлийн уран бүтээлг бол одоо би хуучны нэгэн сайхан дуу сэргээж дуулсан. Жажлын жимэд дугаа 18 настайдаа зохиож байсан. Би Монгол хүн гэж сайхан дуунаар одоо клип хийж шинэ төрсжүүлж гаргасан. Тэгээд мэдээж тэр би Монгол хүн дууны клипийг хийхэд бас хүн тусалцаа үзүүлсэн олон сайхан ахш нар маань байгаа. Тэгээд тэнд нэр томлос талархаж байна. За тэгээд тэр клип маань одоо бүтээд өнгөж нэг 4-5 хоног байна. Тэгээд нэг шинэ клиптэйгээ та бүхэндээ ирсэн бас баяртай байна. За тэгээд ер нь бол миний сайхан ээжүүд энэ сайхан тоглолт бол одоо 5 дахь жилээ үргэлжилж болж байна тий. Миний мэдх юм бэл ямарсан 5 жил дараалал орж байна. Тэгээд ер нь бол дуу хоороор ингээд тайсан дээрээс дуулж яхад хүн болгоны ингээд нүд гал цог ингээд айгу ойрхоноос нөгөөд нэг амьд гэдэг шиг тий. Тэгээд яг нэг туулж ингэж дандаа нэг хүмүүстэйгээ ойроос бүжиглж хамтдаа дуулж бүжиглж ингэж нэг сэтгэлийн жаргал хамт эдэлсэн тийм сайхан тоглолт болдог болохоор миний хувьд л одоо сэтгэл дүүрэн байдаг. За тэгээд энэ 21-нд дарахад бас өргөмжилж байгаа юм байна. Тэгээд ганцхан энэ чинь нэг Улаанбаатар хотоос гэхгүй 21 аймаг хамарж байгаа юм байна тий. Тэр болгоноос нэр манай
аймагаас ижиж маань ч бас орж болох юм байж тэгээд хүмүүс боддог те эндээ нэг хижээг оруулчих юмсан гэсэн мөрсөл тэмүүлэлээр зорж ирдэг тийм ээ. Чи одоо жил болгон болоод бараг хэмшил болчихлоо шүү дээ. Хүмүүс бас ерөөхдөө сонирхоод дараа нь за манай аймагаас ч одоо тийм сайхан ээж буянтай ээж оролцсон байна. Тэгвэл тэр аймагаас ямар хүн оролцож байгаа юм бэ? Наацхан хүмүүс маань бол нилээдгүй сонирхох хаа гэж бодож байна. За уран бүтээлчдгээд оролцсон гэхээр миний хувьд бол яг тийг санагдаж байна. Яг Мартин аймныг тохиолдуулаад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрөйг тохиолдуулаад нэлийн олон үйл ажиллагаанууд бол эхэлсэн ингээ явж байгаа. Энэ тэнд л одоо олон сайхан тоглолтууд болж байна. Уран бүтээлчд маань тэрхүү үзэгчтэйгээ уран бүтээлээрээ уулзж байна. Энд бол бас хажуугаар нэг гэр бүлийн уулзалт гэдэг юм уу? Тиймэрхүү зүйл бол харагдаад байна. Бүгдээрээ ширээгээ тойроод суугаад дан ганц ээжигээ тийжээ таныг 21 дээр ихэд өрөмжнө. Тэр сайхан тоглолтыг үзүүлээгээ ганцаараа ч юм уу аваачгүй. Найз нөхдөөрөө заавар хүүхдтэйгээ хамтдаа ширээндээ суугаад уран бүтээлчд бол үзэгчд хоёрын хооронд тэнд хүрэлцээрсэн зочдын хооронд хан гэдэг зүйл байхгүй тийм ээ. Одоо бид хөө ярьдаг ш үзэгч сонсогчд маань уран бүтээлчтэй харахаар за өстой амьдаар нь тэгэл тийм биетээр нь боддоор нь дэрэгдээс нь ингээ үзэх тэр мэдрэмж бас илүү чухал гэдэг юм болоо. Чухал байдаг. Тэр чинь ганц тайз суудал гэсэн зүйл байхгүй. Нийлцэн учраас илүү нэг тийм гоё мэдрэмжийг гоё сайхан үжиж болох болов гэж миний хувьд бол төсөөлтөд тэгж бас хараад байна л да. Чи одоо нэгсэн дондноо ороод сайхан халуунд тон тэр найр болоод явчихж байгаа юм л да. Энэ одоо би миний сайхан ээжүүд донд бол би ижээг өрөөс гэж дууганд болно. 2014 онд одоо Сэтэмбэрлэх үед хоёр одоо зогд болж одоо ижээг өрөөс гэж 2014 оны одоо ерөнхийлөгчийн нэрмжид мөнгө шагналыг хүртэж байсан. Тэгээ энэ дуун дээр болохоор ээж гэдэг хүн ингээ харахаар л ерөнөөсөө тэр чигээрэл хайр харагддаг байхгүй. Тэ бид нарыг л хайраа л өсгдөг шүү дээ. Тэгээд ихтэй амтан энддэггүй ээлийн наран жаргадаггүй. Тэ бусдад гэмгүй ижээг өрөөс бурханд мөргөх шиг сөхөрж идэж л гэдэг. Манай нутгийн ай төмөр очрохын шүлгэлтэй. За их хүн бол одоо нэг хавар одоо ингээд арчигын үед босч чадахгүй байгаа. Одоо гөрөөсөөр дамжуулж хайр илэрхийлсэн. Гөрөөс ингээд сөхөрж идээсэлт юм байна л да. Идээсэлж яхад араас нь ингээд янзг нь үлгжээдэг. Турцсан өөргөө босч чадахгүй. Тэгэхээр тэр их хүний хайр сэтгэл бол хүн хөлтлөө өрийн төлөө гэж байдаг юм а гэдэг тэр гөрөөсөөр дамжуулж илэрхийлсэн. Ийм сайхан дуугаа би одоо бас энэ сайхан тоглолтын дээр ижинэр тань зориулж дуулъя. Тэгээд өмнө сайхан утгыг ярьж тодорхойлж байгаа тийм. Тэгвэл хүмүүс илүү ойлгох сонсох гэж бодож байна. DVD хэлбэрээр бас одоо тухайн үед чинь ингээл тоглолт юм шиг дараа нь бидэрт үлдэх юм үлдэцтэй байна гэдэг нь илүүтэй бас илүү яг миний хувьар бол сонирхол татж байна гэж хэлж болно. Мэдээж дараа нь тэр сайхан ээжийнхаа тэр 21-нд дарахад өргөмжлөл видео тэрийг бас хэдэн жилийн дараа хараа сууж байхад бол илүүтэй гоё их л гоё түүхийг хамтдаа бас бичлэлцээ дурсамжийг хамтдаа мөнхөлөх юм болоо гэж бодоод. Тэгэхээр энэ цэнгэн бол одоо босож явж тоглолтоос гэдэг юм уу ялгарах онцлог давуу талууд одоо их байна гэдэг нь харагдаж байна. Энэ дээрээс та бас тайлбар хийх. Ер нь бол одоо яг л манай цэнгүүний зорилго яг тэр төгсөвчлэг гэдэг дээр хамгийн гол агуулгын зорилго тийм ээ. Бас агуулгаддаг. Эргээд ингээд одоо 5 жил одоо энэ жишээ нь 2 жил үндэснөө бодох юм бол 7 дахь жил байхгүй өг нь болоо. Тэгэхээр 6-7 жилийн орж ирсэн нэг ээжүүд байна да. Хамгийн анхны одоо хөтөлбөрүүдэд ажил орж ирсэн. Одоо тэндээс бол бас хэд хэдэн ээжүүд эмээнэр манаас одоо бурхны оронд очсон байна л да. Тэгээ эргээд ингээд бид нартай ингээд холбогдоод одоо нөгөө охтууд нь орё те. Ягаад тэгэхээр энэхүү нэвтрүүлгэдэнд энэхүү баярын цэнгүүнд ороод энэ DVD үлдснээрээ зарим нэг нь одоо жишээ нь алга болгоод манай архиваас одоо авч л байна л да тий. Тэгээд энийг ингээ эргээд ингээ үзэхэд яг л одоо тэр үед ингээ ээжтэйгээ уулзсан юм шиг яг тэр гоё хөгжилтөө байгаа гоё дуулж хурдаа бүжиглээд ширээндээ сууж байгаа хажуудаа байгаа хүнтэйгээ гоё ярилцаад энийгээ байж байгаа энэ ямар гоё юм бэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг бидний хийсэн зүйл өнөөдөр эргээд хүнд үр дүнээс гардаг юм байна да тий. Бид нар юунд зорьсон бilé утга учир нь юу вэ? Эцэстээ хүнд юу үлдээхийн тулд бид нар хийж байгаа вэ? Зүгээр тавг хоол ундаа өгөхийн тулд бид нар энийг хийгээд байгаа юм уу? Үгүй ээ те. Энэ баярыг бид нар утгаар нь хийгээд энэ утгачлсан энэ гайхалтай баярыг бид нар эргээд үеийн үед нь үзэж алдаршуулах хэрэгтэй. Тэр дундаа энэ 21 ээж дээр одоо жишээ нь тэр олон ээж одоо жишээ нь одоо 22 хүүхдээ ээжийн жишээн дээр л ярил л да тий. Энэ 22 одоо энэ эд эс чинь өөр ингэсэн орон цайтай байгаа. Тэрнээс одоо үүсэл гаралтай өчнөө хүүхдүүд байна. Тоож баршгүй. Тэгэхээр одоо манайхан ялангуяа залуучууд маань одоо 5 үе 7 үе мэдж байна. Бас хэцүү. Мэдж байгаа нь байгаа тий. Хэцүү. Тэгэхээр энийг харин одоо энэ техник технологи өдөөс өдөрт
хөгжөөд яваад байна. Бидний үед бас хэцүү байлаа шүү дээ, тийм. Тэгэхээр хөгжөөл явна. Тэгэхээр энийг одоо өнөөдөр за жишээ нь миний хүүхэд хүүхд үзүүлээ явах юм бол миний ээжийн эмээг ч юм өвөг ч юм мэддэг болж эхлэх байхгүй. Тэр аймгийн тэр гаралтай тийм хүн тийм насаараа юм ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэдэн хүүхдтэй байж байгаа ингээ явсан. Энийг энэ дээр бүгднийг гол нь ярьсан байгаа байхгүй. Ямар гоё хүн байсан бэ гэдэг тийм ээ. Тэгээд тэр ах дүүс нь бүгдээрээ сайхан нөгөө хүний чинь одоо нагад захнаар ч гэдэг юм уу тийм бүгд байж байгаа ч юм. Ингээ бодохоор энэ утга учирыг манайхаа гэсэн ойлгосоо гэж боддог юм аа. Тэгэхгүй бол яг хөө сайхан тоглолтууд манайхан одоо жил болгон илүү гоё чанарч их гоё л зохион байгуулалт боллоо. Ресторан заалууд нь ч их гоё тогтоод сайхан л боллоо. Хамгийн гол нь бид нар эргээд нэг үлдэцтэй зүйлээл харах хэрэгтэй болов уу гэж бид нар бол бодож байгаа. За дээрэс нь миний сайхан ээжүүд бол цэнгүүн жил болгон одоо мэдээж бид нар одоо ресторанда маш ач холбогдол өгдөг. Яагаад гэхээр манаас хэллээ шүү дээ тийм ээ. Одоо яг ингээд дуулаад уран бүтээлчид ингээд яг тайзан дээр сайхан дуулаад ингээд хуурдаа байж хат. Ер нь бол тэнд байгаа ээжүүд тэр нь бол баг ширээндээ үлдчихэж байгаа ээж бол баг харагддаггүй. Би ч өөрөө бас хөтлөгч тэгэл ингээд арга хэмжээ хөтлөөл байж. За гараад ирээрээ гижээч нэг юм гаргадаг тийм ээ. Тэгэхэд яг энэ ээжүүдийн баяр дээр бол тэгээд шаардлага байдаггүй. Тэр нэг ээж үлдчихлээ. Тэр ээж наашаа гараад ирэх шаардлага нэг харагддаг байхгүй. Бүгд л сайхан энэ инерцээрээ, эмоцороо, сэтгэл хөдлөлөөр яагаад тэгэхээр тэнд нэр би нэг бас нэг инээтэй юм. Тэнд за нэг тороогоод нэг 5 эрэхтэй байвал 5 чор байдаг. Тэр 5 ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр нэг хүүхэд нэг эмээгээ хариуцсан ирсэн, ээжигээ хариуцсан ирсэн. Тиймэр хүн байдаг байхгүй юу? Ерөөс хамгийн өндөр настайгаа тавиад түүнээс тэд баярлах гэж ирсэн тэр 5 биш үү? Бас л тэр өдөр хүндтэй үргэлж хүлээж шүү дээ. Стор нэг ажилтай л байсан. Тэгэхээр яасан байх нь тэр 98% дандаа бүсгүүчүүд, дандаа гоё ээжүүд те ийм сайхан ээжүүд байх чинь сар гэл бүгд босоод ирчихэж байгаа байхгүй. Ийм бас нэг том онцлог. Түүнээс нөгөө баярын цэнгүүн гэхээр л одоо өнөөдөр битэрч ороо суучдаг, тааж ороо суучдаг, тэнд байгаа доржууд бол мааж ороо суучдаг. Тэгээ үндсэн сайхан тоглолт нь явдаг, хөтөлбөр нь болдог. Тэгээ пан гэж дуустдаг. Энээс ялгаа гэдэг юм байгаа, онцлог гэдэг юм байгаа. Тэгэхээр энэ олон сайхан тоглолт баярын цэнгүүнээ манайхан судлах хэвээр, тодорхой агуулгасаа ойлгох хэвээр. Болж өгвөл бид нартай утсаар биш бичлээ уулзах юм бол илүү сайн ойлгох хэвээр гэж бид нар хараад байгаа. Тэгээ 3 сарын бид нар жил бол 3 сарын 9-ийг сонгодог. 9-нд аа. Тийм. Яг 3 сарын 9-ийг сонгож нэг зарим нэг хүмүүс 3 сарын 8-нд байж байгаа болов яг баярын өдөр шүү дээ. 8-нд энэ хүмүүс чинь гэр бүлтэйгээ баярлалт юм аа. 8-нд. 8-нд өөрөө маш олон гоё тоглолтууд болдог юм аа. 8-нд маш гоё өдөр байдаг юм. Бүх юм тогтсочлоо тийм. Тэр өдөр нь бид нар заавал ингээд байх шаардлага байхгүй. Харин 9-нд нь зөвхөн ээжигээ ханигаа зүгээр л сайхан одоо нэг зөнд нь орох гэдэг шиг тийм хаалтыг хийж гэх юм. Тэгээд 8-8-да сайхан гэр бүлтэйгээ эсвэл гоё гэр бүлийнхээ үр хүүхдийг авч өгсөн сайхан тоглолтыг тэр сайхан UB пас бүхэн өргөндөө сайхан үзээд гадуур дотор сайхан яваад тийм бэлгэсэлтэй авчаад тэгээд сайхан 9-нд нь сайхан айж ууж 50 сайхан баярлах гэдэг үднээс бид нар жил болго 9-ыг сонгодог. Тэгээд энэ жил бол 3 сарын 9-нд 18 цагаас одоо их найд плазаг бол ер нь мэдж байгаа. Замын цаг дагаад замын урталтай байгаа шүү дээ. Тэрний 6 давхрын трипл ивент бол ресторанд болно. Ерөнхийдөө үйл ажиллагаа нь хичнээн цагийн хугацаатай байх бол. Тэгээд одоо хөтөлбөрийн онцлог бол сая та дурдчихлаа. За тэгээд хөтөлбөр маань юунаас бүрдэж байна? Очиж байгаа ээж маань яах вэ? Наана ширээ юмнуудаа захиалах хэрэгтэй юу? Энэ тал дээр өгөөж маш олон хүмүүс үзэж байгаа. За нэг энэ ч нэрээ гоё юм биш үү? 21 аймгийг хамарсан, өргөн цар өрөөг хамарж байгаа маань их сайхан гоё хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Энд нэрээ холбогдохын тулд би яг яах вэ? Очоод одоо наанд тасалбараа хөдөлж авах юм уу? Яг одоо урилга гардаж авах юм уу? Яаж холбогдож, яаж одоо очлоо гэхэд одоо юу хүлээж авах вэ? Ямар хөтөлбөрүүдтэй байгаа вэ? Хөтөлбөр талаас нь ярих. Тэглүү яхаа. Одоо яг нөгөө онцлог гэдэг ингээд ярингууд нөгөө хөтөлбөрийн онцлогоо бид нар яваарч чинь л доо. Тэгэхээр одоо манай ганаа маань бас ямар сайхан ээж уран бүтээл дуулах уу гэдэг бас сая хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь тоглолтууд өөрсдөө онцлогуд байдаг. Одоо чинь таны очиж байгаа тоглолт ямар тоглолт байх вэ юм уу те? Гэх мэтчлэн бид нар залуучууд шүү дээ тий. Тэгэхээр энэ тоглолтод дандаа ээжүүд ирчин гэдэг утгаараа энэ сайхан ээжийн сайхан уран бүтээлчдийг бид нар жил болгон оролцуулт урилгаар. Тэгээд энэ уран бүтээлчд маань өөрсдөө ч гэсэн жил болгон сайхан ордог. Эндээс одоо зарим уран бүтээлчдээ бид дурдах юм бол ардын жүжигч Батэнэрл хоёр бол жил болгон сайхан оролцдог. За одоо Бүрнээ яригч байна. За тэгээ попос гэх юм бол поп яа алтан цэцэг. За тэгээд Гавьяат Батуулд Гавьяат Бямжав. За тэгээд соёлын тэргүүний ажилчдаас гэх юм бол одоо Энх Эрдэнэ, Амина, Бондгор.
За 3 бүдүүн хамтлаг гэх юм бол pop хамтлагуудаас хамгийн их олонс баг ээжийн дуу танд 3 бүдүүн шүү дээ. 3 бүдүүнгингүүл шууд нөгөө ээжийн сайхан дуунууд нь бид орж ирдэг тийм. За тэгээд одоо нөгөө бас нөгөө ээжүүдийн хайрыг одоо татаад байгаа одоо хөдөөгийн баясгалан дуулаад байгаа манай мөнх манаас. Бас хөдөөгийн баясгалангаас гаднаас ээжийн гой гой. Олон сайхан уран бүтээлч шүү дээ тийм. Ингээд үеэр их сайхан байгаад байгаа. Тэгэхээр тэнд ирж байгаа яг л ээжүүдийн сонсоод баярлаад тэр сайхан баярын ширнэг зовыг идээд ингээ амтлаад халуун яриа өрнүүлэхэд тэр гоё сэтгэлд нь хоногдсон үеийн дуунууд. За тэгэнгүүт чинь яг нөгөө бүжгийн хэмнэлтэй дуунуудын дуулах нь одоо нөгөө Монгол улсын гавьяачч уран чимэг гавьяа хань хатан баатартай байгаа. За тэгээ харшийн баасга ах. За өргөө амтлагын бархас ах гэдэг ингээл. Тэнгүүд яг нөгөө нэг тий 80-аад оны чинь тий доонуудын чинь дуулна шүү дээ. Ингээд бид нар ингээ хөтөлбөрөө бол маш их гоё найруулгатай оруулдаг. Дээрээс нь тэн дээр маш олон гоё азтай ээжүүд бас тодордог. Ээжүүдийнхээ дунд бас хөгжөөн тоглоомууд, тэмцээнүүдийг бас зохион байгуулдаг. Ингээд нөгөө цаг маань өөрөө 3-4 цагт амждаг. Бид нарыг 5 цаг зохион байгуулдаг. Тэгээд 18 цагаас эхэлдэг. За ээжүүд маань ямар одоо маршрутаар ч юм уу ямар зүйлүүд бэлтгэв гэдэг. Ээжүүд бол мэдээж үүднээсээ бол улаан хөвсний ёслолоороо сайхан орчдөг. Улаан хөвсний ёслолоороо бид нар сайхан хүндэтлээ улаан баянаараа өгтөж аваад ширээнд манай одоо хүлээн авалтын зохион байгуулалт суулгаад за ингээд үндсэн үйл ажиллагаа эхлээд 21 дарихын одоо шагнал гардуулах үйл ажиллагаа явдаг. 21 дарихыг гардуулахад одоо жишээ нь одоо энэ дулумгаа гэдэг одоо буурай байлаа гэхэд дулумгааг одоо зарлаад яг тэр дулумгаа одоо мал аж ахуйн салбарын хүн байлаа гэж байд юм уу те энэ салбарт нэр дэвшиж байгаа бол дулумгаа одоо өөрийнх нь товч намтар нь одоо гарын дээдлэгцний бүхэл бүтнээрээ гарч байдаг. Бүх ээжүүд их гарч байдаг. Тэн дээр нь одоо манай яг зохион байгуулалт дэмжиж байгуулгын удирдлагууд нь бэлгэсэлтэй ингээ гартуулдаг. За тэгээ зураг хөр юмудаа даруулдаг. Ийм сайхан үйл явдал ингээ болоод ингээ өнгөрдөг. Ийм сайхан баяр болдог байхгүй юу ерөөхдөө бол. Тэгээ тэр бүгд чинь гол нь бичлэг болоод эргээд энэ сайхан DVD хуурцнуудад юу яаж гинэ гэдэг өөрөө их бэлэгдэлтэй. Дээрээс нь одоо бэлгийн дээд энэ сайхан бид бүхэн одоо хамгийн гол нь эрхэмлдэг тийм ээ. Энэ сайхан ногоон дарих бурхнуудаа бид бүхэн бол жил болгон одоо уламжлуулаад өгчдөг. Энэ жилийн хувьд бол бид нар одоо Монгол улстай ерөөхдөө 10 наалууд зурулж гэж бүтээлгэж байна. Түүнээс нь бурхны чинь бас зүгээр ингээд одоо дэлгүүрээс шашин дэлгүүрээс авчдгүй юм байна л да ерөөхдөө. Яагаад энийг энэ жил мэдэж байгаа гэхээр нөх хил гайл маань хаалттай байгаа. Яг нэгдсэн гисэн хэдэж ачаа тээвэр яаж байгаа вэ те. Яагаад 3 сар 9-нд амжихааргүй болцсон. Тийм болохоор хуучин их цагт бид нар одоо төв тусаас 10 наалуулаас сайхан авчруулдаг байлаа л да. Тэгээ энэ жил одоо Улаанбаатар хотод ерөөхдөө сайхан зуруулаад 10 наалуулаад ингээд сайхан бүтээлгэж байгаа. Ер нь уран бүтээлчид бол бас жил алгасгүй хүндэтгэлийн арга хэмжээнд нь бол оролцдог уран бүтээлчдүүдийн нэг. За энэ уран бүтээлч маань ороод уран бүтээлээ өөргөн айдууга өргөн илүүтэй их одоо цэнгүүдийн үн цэнийг бол мэддэг байх гэж бодож байна. Анх удаа оролцоогүй жил болгоо оролцдог учраас энэ дээр бас гоё мэдээлэл. Зөв. Би тэгэхээр ер нь жил болж байгаа болгон одоо ордгоос ингээ харахад ээжүүд маань ер нь бол нийтлэг байдаг л да. Одоо яагаад гэвэл айлааны уур амьсгал ингээд эхлэхэд мэдэгддэг шүү дээ. Тэ зүгээр гараад ирэхэд ингээд хайр цацарч яадаг. Тэ тэгээд ээжийн тухай дуунууд, хуучнасаа галтуугийн дуунууд, шин дууд бол ямар ч дуу дуусан босч ирээ сайхан хамтдаа бужиглээл. Тэр доо урч одоо станыг найр гэдэг юм шиг л юм байна шүү дээ. Тэ тэгээд энэ 21 дарихын гэдгээрээ бас онцлогтой энэ тэ тэгээд энэ сайхан жил болгон ээжүүдийн бол одоо бид бүгд одоо чад хатгаараа би үүдэн залуу хүний уран бүтээлчийн хувьд одоо чад хатгаараа олон сайхан гавьяатуудтай аржин жүжигчтэйгээ ингээд хамтарч орж байгаа үнэхээр их баяртай байдаг. Тэгээд энэ миний сайхан ээжүүд бол 5 дахь жилдээ одоо ингэж өргөн дэлгэр зохион байгуулж байгаа учраас одоо ресторан ийм өргөн хэмжээтэй ширээн дээрээс дуулж хуурдаж одоо ингэ ширээнээс нэг дуглангүй л бүгдээрээ сав гэдээ босоод ирдэг. Тэгэхээр нэг ресторанд юу болдог вэ яг тэр шиг гоё өрнөж. Тэгээд дараа нь ингэж DVD-н дээр буулгаж ингэж архив болж тий. За 10 жилийн дараа 5 жилийн дараа өөр хүүхдүүд нь хараад өө миний ээж чинь төдөө онд тийм сайхан залуу юм байж гэл ингээл эргэж дурсамжтай. Энэгээр л илүү их онцлогтой байх гэж боддог. Тэрээс нь ээжүүд маань өөрснөө хүлээдэг болсон байх гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Тийм ээ. За эх сарын за яг 9-нд болох уу, хойшлох юм болов. За тэр өдөртөө зориулаад наана ажлын төлөвлөгөө бүх юмнуудаа гаргадаг. 3 сарын 9-ийнхоо миний сайхан ээжүүд хүндэтгэлийн арга хэмжээгээ бас хүлээгээ сууж байдаг. Маш олон хүмүүс байгаа гэж бодож байна. Одоо жил болгон ордог ээжтэйгээ цуг ордог бас
өсгөөчүүд байна л да. Жил болгон за энэ жил орно шүү хаана вэ? За энэ жил орно шүү хаана вэ гэдэг ингээд шууд ингээд ярьдаг. Ийм сайхан болцсон байна л да. Тэгээд энэ маань өөрөө нөгөө ам дамжаа сайхан явцдаг. Одоо энэ жил одоо яах вэ гэд нөгөө хоёр найз ярьж байхад би өнгөрсөн жил тэрэнд орсон. Тэгсэн тэр их гоё юм байлээ. Ингээд орчин гэдэг. Тэгээд энэ нөгөө DVD-гээ бид хэд ярьж байгаа. Яг нь ер нь бол одоо юу гэдэг манай үзэгчид бол ойлгож байгаа. За ер нь нэг бичлэг бол хаана нэг явж л байдаг да гэж боддог. Тэ дараа нь бол ингээд авчдаг. Хүсэх юм бол би ингээд утсан дээрээ хүртэл видео хийж болно гэж ойлгож байгаа. Тэгэхээр манайхаа энэ жоохон нэг өрөөсгөл ойлгохтой санагдаж татгалзмаар байгаа юм. Ягаад тэгэхээр энэ нөгөө мэрэгжлийн баг ажиллаж байгаа чинь өөрөө нэг чухал асуудал байхгүй юу? Мэрэгжлийн баг ажиллаж. Хоёр бид нар зүгээр ингээд нөгөө програмдаад ингээд явчихгүй. Зүгээр ингээд бичлэг хийгээ явчихгүй. Одоо өнөөдөр ингээд ресторан нөр 10 хүний одоо судалтай байхгүй юу? Нэг ширээ маань. Тэгэхэд яг энэ одоо ширээ болгон дээр очиж бид нар ярилцлагуудыг авдаг. Тэгэхээр одоо юу гэнэ? Таны ээж, энүүний ээж, бидний ээж бүгд орох нь тийм ээ. Заавал орох нь шүү дээ. Ханаас ирсэн хэн гэдэг хүн бай гэж ерөөсө тодорхой. Түүнээс тэр дунд ингээд дараа нь ингээд бичлэгээ үзэж байгаа ингээд ухрааж байгаа манай ээж тэр болон байж нэ лээ гэд тогтоож ингэж тийм үздэг ч юм уу тийм. Бид нар нэг бичлэг ер нь тэгдэж шүү дээ. Яа үзэж би одоо хаах нь одоо явж байгаа байна. Тэнд явж шүү дээ гэдэг юм уу тийм. Ингэж нэг өөрийгөө нэг олж авч баярлдаг баг. Тэгвэл тийм биш ээ. Уучлаарай. Энэ маань өөрөө энэ DVD-нд орсон бичлэг маань өөрөө ширээ-ширээгээр яслаа авдаг. Энэ жилийн хувьд бид нар ширээ-ширээгээр авч байгаас хуучин нөгөө 108 ээжийн хүрээнд зохион байгуулдаг, цөөхөн ээжтэй зохион байгуулдаг. Гэхдээ бид нар яг үүдэнд улаан явсан орж ирэнгүүтээ шууд сэтгэлийг аваад оруулчихдаг. Тэгэхээр илүү гоё байдаг байхгүй. Яг нөгөө хүн чинь эмоц ярьдаг. За инглээ би ч одоо тийм байна гэдэг. Зарим нэг нь бүр яриад л идэг, зарим нэг нь ярьдаггүй хүмүүс л байж идэг. Тэгээд энэ бид нар нөгөө түрүүн нэвтрүүлэг хэлэхдээ би хэлээдс энэ бол тоглолт биш шүү. Энэ бол хүндэтгэлийн баярын цэнгүүн шүү гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэхүү баярын цэнгүүн такс плед гэж байхгүй. Энд урилга гэдэг зүйл байгаа. Урилга өөрөө маш их одоо хүндтэй үнцэнтэй байдаг. Тэн дээр одоо жинхэнэ өөрийнхөө сайхан хайртай ээжийг ханыг эмээгийнхээ нэрийг бичээд өөрөө гартуулаад өгч болно. Манай хүргэлтийн баг ажиллаж байгаа. Үн төлбөрөөр сайхан хүргэж өгж байгаа. Сайхан нэрийг бичүүлээд зүгээр л охиноос нь ч гэдэм хүүгээс нь ч гэдэм үү тий ханаас нь ч ингээл явуулж байгаа. Заавал өөрөө өгсөн ч болно. Бидраа дамжуул. Бидраа яг дамжуул сюрприз болоод ах шиг харагдаад байгаа. Манай одоо хүргэлтийн ажилт ингээ ярьж байхад бол их гой хүлээж авч хинээсөө яасан энэ юу юм бэ гэж сонирхол тий. Тэг бах тий. Ер нь урилга яг аавны гэхэлэр бас мэдээж их гой сэтгэл төрн дагаан одоо тоглолтын нөгөө плед тасалбар такс биш тий. Тэр урьж байгаа учраас их гой хүнстэй. Тэг бисээ нөгөө урилга авч ирчихсэн мартчих. Манай урилгач бас их сүртэй том их сүртэй юм том их гоё. Ер нь манай урилганаас тэр үнс нь харагдаад эхэлчихсэн шүү дээ. Нэг үнс нь үнэртнэ гэдэг шиг тийм. Тэгэхээр одоо хэдэн хоногийн дараа болгож байгаа 3 сарын 9-нд болгож байгаа энэхүү сайхан миний сайхан ээжүүд хүндэтгэлийн арга хэмжээ цэнгүүнд та бүхэн оролцох хүсвэл мэдээж цэнгүүнтэй холбоотой мэдээллүүдийг телевизэнд доор гарч байгаа. Эдгээр дугааруудаас та бүхэн авах боломжтой гэдгийг хамгийн гол нь 3 сарын 9-нд их найд плаза 6 дахь трипл ресторанд бол энэ сайхан хүндэтгэлийн арга хэмжээ болох нэ. За ингээд бид гурийн бас ярилцах цаг маань өндөрлж байна. Магадгүй одоо хөтлөгч миний асуугаагүй асуулт байвал үлцэн ормыг танилцуулъя. За тэгэд эцэст нь хэлэхэд нэг л зүйлээ одоо сануулчмаар санагдаад байгаа. Одоо манай монголчууд гэдэг юм уу дэлхийн нийтийн хүн амд гэдэг юм бүүмд нэг юмны нэг цагийг нэг заавал тулгаад байдаг. Цагны асуудалтай. Зүгээр л нэг ингээд зурагтаар явж хаад за ойлгочлаа гэж ингээд хайчдаг тийм. Оо хаа вэ? Одоо баг нэг одоо л яг 7 хоног 6 хоног болчихлоо шүү дээ тийм ээ. 3 сарын 9 чи 3 дахь байгаа чинь. Тэгэхээр 5 6 хоног үлдсэн байхад 5 6 хоног ингээл дотроо тайвшраал яваад. Ингэж битгий тайвшраач. Энэ алдаанаас нь бидний хооронд үл боловсрол гардаг. Юу вэ гэхээр тухайн үед хүн болгон л мэдээж урдуур игнээс суух хүсдэг. Хүн болгон л тайцтай, хүн болгон л голын игнээс суух хүсдэг. Тэнгүүтэл нөгөө план зураг ширээний хуваарилт харангуутаал өө энэ дээр сууна. Үгүй энэ дээр. Үгүй энэ байгаа л гэсэн шүү дээ юм шиг. Тэнгүүтээ тэгээ бидний хооронд ингээ асуудал үүс. Байгаа гэсэн гэж хэлсэн хүн нь өөр нөгөө 14 хоногийн анхны рекламн дээр суудлаа байгаа. Тэгсэн өөрөө болохоор баг 12 хоногийн дараа залгаж плед урилгаа захиалж байгаа байхгүй айл их тэмтэрч байхгүй болчихсон. Тийм асуудлууд гараад байдаг. Тэгээд бүр ингээ хойшоо суудлан болоо суугаад хэрүүлэх гэдэг хэрэнгүүт. Яагаад тэр хүн тэнд суучаад хаад яагаад миний ээж энэ сууд. Юу яриад байгаа. Адилхан мөнгө өдөж байгаа юм адилхан сууд баг хуваагаас сууж байгаа. Тэгээ ийм зүйлүүд одоо манайхаа одоо болио тий сайхан эртгэн шиг сайхан төлөвлөөд одоо гадны улс орн чиг сайхан шүү дээ одоо манайхан л зүгээр зочин гэхээрээ шууд хаалган нүдэл ой хаалга тайлаараа гэл гэр бүлээрээ ингээд бөөнөр гинт ингээд ороод гинтийн зочдгээ нэвтрүүлэгчл ороод ирдэг болохоос биш гадаа ч 7 хоногийн өмнө захиалга өгдөө шүү дээ тий за бид нар эх 7 хоногийн тэдний өдөр танаад очно тэдний өдөр танах завтай юу гэдэг ингээд цаг тоглож байгаад очдөг
Яг түүнтэй адилхан бид нар нэг цаг төлөвлөлтийг урьдчилаад бас нэг төлөвлөөд яд сэтгэл амарх байхгүй да. Тэрэндээ тааруулж ажиллаа зохицуулаад. Ажиллаа зохицуулаад тэгээ одоо чинь ямар нэг баяр арга хэмжээнд чинь бид нар чинь бас тэн чинь бас зүгээр ингээд нэг шууд ажилласаа ч гэрээсээ байж хувцастайгаа тэр ээж чинь ирэхгүй шүү дээ. Ялангуяа нэг бидраас нэг ялгаатай нэмэгтэй хүмүүс чинь илүү их бас ажиллагаа хийлээ. Тэгэхээр ийм их ажиллагаатай хүмүүсээ бид нар баярлуулах чаа учраас тэд нартай цаг зав орон зай гэдэг үлдээх ёстой шүү л гэдэг бид нар хэлмээр байгаа. Тэгээд мэдээж нэг дэлгэцийн доор гарч байгаа утсаар та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг сайхан аваад тэгээд энэ хүү урилга маань одоо цөөхөн үлдэж байна л да. Урилга маань цөөхөн үлдэж байна. Би түрүү бас ярианд дундаа хэлсэн 21 ээж баг 14 15 нар бүртгэлтэй орчлоо. Одоо 5 6 ээж үлдсэн байгаа. Тэгэхээр энэ ээжүүд бас амжаа та бүхэн мэдээлэлүүд аваарай. Тийм тэгээд урилгуудаа эртэн захиалаад аваад ширээ мэрээгээ сайхан ингээд чиглээд авчих юм бол аль аль та амар баярлуулж байгаа нь баярлж байгаа сэтгэл ханамжтай шүү л гэж л одоо хэлье да. За мөн одоо уран бүтээлч маань ирсэн учраас телевизээ үзэн суугаа энэ сайхан энэ хүүхдүүдэд хамттайгаа үзэгчтэй зориулаад бас энэ хүүхдүүдийн арга хэмжээд олон сайхан ээжүүдийг авирлахгүй. За энэ сайхан ээжүүд арга хэмжээ нь одоо өчнөн олон жилдээ ингэж үргэлжилж явж байна. Би одоо жил болгон оролцдог. Тэгээд сэтгэл зүрхээрээ одоо манайхан сэтгэл гаргаж эртнээс билетэн юу ширээгээ захиалаад урилгаа захиалаад ингэж одоо зорж ирж ороорой. Тэгээд эртнээс одоо ажил төрлөө зохицуулаад мэдээж энэ чинь 7-8-нд Мартин 8-ны бужигнсан үе биш. Яг нэг бужигнсных нь маргааш тэр нөхгүй юу. Тэгэхээр сайхан эрхчлөөтэй ингээд ажил унраа зохицуулаад 9-дөө ингээд цаг зав гаргаад эртгэн сайхан ирээд ингээд оролцоорой. Тэгээд тэр ороо үнэхээр тав бүдний бидний сонсдог залуу үеийн сайхан дуучид явагдана, дунд үеийн сайхан дуучид явагдана, алтан үеийн сайхан дуучид бас их шиглэгдэнэ. Тэгээд үеийн сайхан тийм сайхан дуун цэнгүүний сайхан ороо байна. Тэгээд та бүхэнтэйг хамтдаа нэгэн сайхан ороо сажиж мартагдахааргүй те. Нэгэн сайхан жилийн тэр сайхан Мартин 8-ыг гэж мартагдахааргүй сайхан бүгдээ тэмдэглэцгээе гэж одоо уриалмаар байна да. За баярлалаа. Их хөлийн нэвтрүүлгийн урилга хүлээн авч студид хүрэлцээрсэн. Та бүхэнд баярлалаа. Ажил амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ энэ өдрийн их хөлийн хөтөлбөрийн зочин хойморт миний сайхан ээжүүд хүндэтгэлийн арга хэмжээд зохион байгуулагч продюсер Ганбаатар, Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Дуучин Ган Эрдэнэ оролцлоо. Их хөлийн хөтөлбөртэй хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.